And Demerol taking her time. Her experience shining through as well. And there it is, it's Mongolia who have got gold in the women's doubles. Төрийн дулаа их шүүлүүлэлж хаад үнэхээр гоёсон ингээд ажил төрлөө хийгээ явж өссөн хүн чинь ингээд хосолд ороод сайнныхаа төвшигтэл ингээд одыг хүртэл ингээд айгуу зөрөгтэй бүрдлэгийн авраг болоо явчихна. Ач төрийнхөө далбаг алдар нэртэйгэн мөргүүд. Спортын хувьд мэдээж эрэг оргилтод хүрэхийг хүсэж байгаа. За юуны өмнө та бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Солонгос улсын Гуанчжоу хотод болсон 22-наас 28-ны хооронд болсон тэмцээнд оролцоод ирлээ. Эмэгтэй багийн төрлөөр алтан медаль, холимог багийн төрлөөс алтан медаль авсан. Спортын мастер Мөнхбаатартай харсан харуулт хамгийн сүүлийн Италийн багтаа үзэж хаад 4-4 болцсон бит хоёр Шутофийн харуулт хийж хаад тэр Шутофийн харуулт нь миний хувьд хамгийн одоо энэ 5-6 жил хичээлсэн хугацаанд хамгийн төгс харуулт гэдэг шиг хамгийн гоё харуулт байсан. Ингээл бүх юм орчин бүх ингээд нам гүн болоод нэг тийм төгс мэдрэмж өгдөг та. Тийм харуулт байсан. Тэр аюу гоё байсан. Тэгэл юу төрийн дулаа их шүүлүүлэлж хаад үнэхээр гоё байсан ингээд дотор огшол. За ямар ч гэсэн сэлэнгээ чи чадлаач зорьсон зорилгоо ямар ч гэсэн биелүүлж чадлаа гэл бүх юмуд аюу гоё зүгээр чиглэгдэл те чадчих юм гэсэн итгэлийг ингээл өгөөл явуулсан. Тэгэл эхний удаа тэгж бодоод хоёр дахь удаадаа төрийн дулаа гшүүлэлж явахдаа би тэгж бодсон. За хоёр дэлхийн аваргын балтан медаль авчлаа. Ямар их хариуцлагагүй л гэж бодсон. Дагаад яагаад вэ гэвэл ингээд нэг амжилт үзүүлээд эхэлчихээр миний бодлоор ингээд тийм хүмүүс би нэг алдах хэрэггүй юм шиг надаас 1000 амжилт нэхэл олимпийн аварга болоорой дэлхийн аварга болоорой гэл тэгэл би нэг алдаж болохгүй юм шиг мэдрэмж төрүүлээд идэг болохоор ямар ч хариуцлагатай байх юм шүү ур чадвараа улам сайжруулах юм шүү л гэж бодчихсон. 2018 онд анх инх туягч маань энэ спортыг санал болгоод би энэ спорттой танилцж ирсэн. Тэгээд 2019 оны 100-аас ахгуулаад энэ спортоор хичээлээд 20 онд шигшээ баграа орсон. Тэгэл 21 онд Токио Олимпиад оролцоод 22 онд Азийн аварга, дэлхийн аваргаас эмэгтэй багаараа хүрэл медаль авсан. 23 онд болохоор Азийн аваргаас бас хүрэл медаль авсан. Тэгээ 24 онд Парис Олимпиад оролцоод 25 онд одоо ингээд амжилт үзэл явчихсан да. Энэ спортын хамгийн сонирхолтой юм нь өөртөө өрсөлдөх. Өөрөөгөө хүн чинь ингээд за хин нэг бол яаж хичээж байгаад ялцглах тий. Гэхдээ өөрөөгөө ялна дийлнэ гэдэг чинь хамгийн гоё зүйл. Тэгэхээр нөгөө нэг өөрөөгөө ялах, өөртөө шинэ мэдлэг олгох тий. Өөртөө би өнөөдөр энийг чадахгүй нүг гэсэн тэр нөгөө мэдрэмж нь бас айгүй гоё. Би ерөөхдөө Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ ерөөхдөө бага насаа Дорногов аймгийн Замуу цуманд ер нь өнгөрсөн байгаа. Тэгээд бас их дээд сургуулаа төгсчөөд Замуудтай ажиллаж байгаа. Тав төслийн улмаас гэмтэл аваад Замуудтай эмчлүүлэх боломжгүй болохоор ингээ Улаанбаатар хотод ирээд эмчилгээ хийлгэж байгаа л тэгэл ерөөхдөө Улаанбаатар хотод ерөөхдөө суурч байна. Хэцүү үеуд бол байсан. Гинт ингээл би ч ажил төрлөө хийгээ явж өссөн хүн чинь гинт ингээл хосолд ороод ингээл бүр хэвтрийн болсон. Би ч нөгөө нэг бос сууж чадахгүй бүр таг хэвтрийн байсан. Тэгэл тэр үеүүдэд айгүй хэцүү. Нэг яга гинтэй уйл хатна. Намайг ч одоо манай нөхөрчин намайг бүр хэвтрийн байхад ингээд анх танилцаал тэгэл бит хоёр найзлалт нөхөрлөөл явсан. Тэгэл одоо хамт амьдраа явж байгаа. Тэгээд намайг үргэлж дэмжиж идэг. Миний сайн артл байдаг. Намайг чи чаднаа гэл надад байнга урмын өгөөдийг хайрладаг те. Тэгэл хэцүү байна гэл гомдлоолын гуталж харахтаа л. Тий. Тэгэхээр сайнныхаа төвшигтэл ингээд одыг хүртэл ингээд айгуу зөрөгтэй бүрдлэгийн авраг болоо явчихна. Би ингээд байнгын өдөр болгон өвчин намдагч юм уудаг байсан. Спортуудаар хичээлэхээс өмнө. Гэтэл би одоо ердөөсөө өвчин намдагч уухгүй байна. Янз бүрийн
өвчнөний хөвд нь бас гайгүй байгаад байна. Тэгэхээр бай таараны спорт маань намайг ингээд өдөө зэрэгтэй ингээд явуулахад айгуу тийм болж байгаа гэсэн үг. Би ч одоо хөгжлийн бишэлтэй босноосоо хойш нэг тэрнстэй ихтэй холбооны залуус үгүй. Тэрнстэй тэр залуустай хамт олон төрлийн спортуудаар ингээд сонирхоод хичээлээд явж үтсэн. Тэгээд туйлзуур сэлмээр бас нэг жил гаруй хичээлсэн. Гар барилдаанаар тэмцээнд ороод бас төрүүлж исэн. Бадминтоноор бас тэмцээнд оролцоод бас төрүүлж исэн. Туйлзуур сэлмээрээч бас олон тэмцээн оролдоонд оролцоод бас медалууд авч ирсэн байгаа. Гэхдээ бай таараны спорт илүү өөрийгөө хүч сорьсон болохоор яг миний нөгөө нэг хөх хүний онцлогт илүү тохирсон спорт байсан. Илүү бас нэгт амжилт гарах магадaltaй юм шиг санагдсан. Хоёрт өөртөөгөө ажиллах тэр чадвар нь илүү таалагдсан. Парисын олимпийг бодвол одоогийн сэтгэл 102 шал ондоо байгаа. Бас ур чадрын хувьд бас нэлээд сайжирсан байгаа миний хувьд бол. Тэгэхээр энэ дээр дөрүүлээд ингээд цаашдаа бэлтгэл сургуулаа хийгээ явахаар бас юу хахаа гайгүй хах гэж бодож байна би. Тийм яагаад гэвэл бас сая дэлхийн аваргаас ингээ 2 алтан медаль авчлаа. Тэгэхээр нөгөө нэг өөртөө итгэл маань улам нэмэгдээд илүү чадварлаг байх гэж бодож байна. Спортын хувьд мэдээж эрэг оргилтод хүрэхийг хүсэж байгаа. Олимпийн аварга, Азийн наадмын аварга гэл тийм. Дэлхийн аваргаас медаль, алтан медаль авсан. Гэхдээ энэ бас ханах хэмжээний биш байгаа. Бас медалуудыг авах зорилготой л байгаа. Тэгээд түүнээсээ гадна хамгийн гол нь би техникээ илүү сайжруулахыг хүсэж байгаа. Тэгээ өөрийнхөө онж үзээгүй оноонуудыг онохыг хүсэж байгаа.